За сайн байцгаана уу өдрийн мэнд. За давга зобо ер нь дараагийн шинэ аяллаа эхлүүлээд явж байна. За бидний хувьд дараагийн эхэлж байгаа энэ зуны сайхан дэлгэр цаг ирж байгаа энэ үед бол өвөр Монгол за тэгээд хятадынхаа зүүн хэсгээр аялахаар аяллаа эхлүүлээд өнөөдөр одоо Улаанбаатар хотоосоо гараад Ирээ хоттоо хөрөлцөн ирсэн байна. За сэтгэл одоо сайхан өглөө гараа сайхан яваад ирлээ. Одоо тэг өнөөдөр эндээ хоноод маргааш өглөө өвөр Монголын Улаанбаатар руугаа өглөө ирт хөдлөн дөө. За тэгээд нөгөө Улаанбаатар хотод маань ер нь бол тийм амар гоё нөгөө дулаарж өгөхгүй нэг тийм байсан. Тэгээд одоо Ирээ хотод ирсэн чинь за ер нь 34 35 руу хүрээд за хэний янааг бол ер нь урсгаар их халуун байна. Янзын халуун байна. За тэгээд өнөөдөр бол яг бид хоёрын хувьд бол ер нь бол Ирээн дээгүүрээ жоохон тааваар амраад маргааш өдөр бид хоёр бол одоо Чифи хот руугаа нисэх байгаа. За тэгээд утгагүй Чифи хотынхон мэдээлэл Чифи хотынхон онцлогтой гоё газруудаар та бүхэнтэйг уулзах болно. За манай өлөг гөрүүлийн ертөнцид давтаа морил. Удахгүй ийм том бүтээн байгуулах гарах нь дээ. Тэн чинь юутай юм бэ? Ингээ доороо ингээд газар доороо ингэ шийдээ. Тэгээд дээд давхарт ингэ шийдэх юм байна. Тэгэхээр энэ бүр айгүй том бүтээн байгуулалтыг төв талбайгаа өөрчилж хийж байгаа юм байна да. Хуучин зээлгээ, шин зээлгээл одоо явдаг байсан бол одоо тэгээд бүр шинэ хөдөлтааны төвтэй болж байгаа юм байна да. Тэгээд одоо хугацааны хувьд тань хизээ одоо нэгдэж ашиглалтанд орж ирэх юм байгаа. Тэр нь бол одоо мэддэхгүй байгаа юм байна. За тэгээд аяллаа улсуудын хувьд одоо бас манай Ирээ хотод ч одоо иймэрхүү аяллаа машинууд бас ихээр байх юм. Тэгээд одоо энийг бас өөрсдөө одоо аялагч нарын хувьд бас үзээд хэрхэн бас дотор хэсгийг догчуулж уу, ямар шуухан байдалтай хийж үү, аялахад одоо бас ямар догт тухыг гой хангаж болж ийн гээл ингээл янз бүрийн машинуудыг бас давхар үзэл явж ийн да. Тэгээд иймэрхүү юм чи одоо тэгээ аялагч нарын хувьд айгүй их анхаарал татах юм аа. Одоо тэгээд үзэл. За энэ бол ингээд сайхан догчлолт хийцэн. Урдаа юм уу? За ийм Автомат юм байна тий. дотроо ийм хэсэгтэй. Оо сайхан цаана тэгээ сайхан ормортой. 6 хүний болох юм байна. 6 хүний. Оо энэ чинь тэгэхээр бүр за их тэгээ манай зарж байгаа юм бол энд игээд баг амьдраад байгаа юм байгаа ч тий. За тэгэл одоо 60 сая төгрөгийн үнэтэй юм шиг юм байна. Тэгээ дээрээ бас нарны панелаар шийдсэн байна. Үнэхээр бас нэг бодлын нэг иймэрхүү машин тэрэгнүүд байвал бас манай Монгол шиг сайхан хээр өдөө явж байгаа л тухтай сайхан хондог улсуудад бол ийм одоо зүйлсүүд бол машинууд гоё. За энд одоо юм бас нэг аялын ширгүүлүүд байна. Энд одоо бас нэг туундраг бас нэлээ том юм одоо кемпер юу дээр майхан байрлуулад за тэгээ аяны байдлаар л ингэ шийтчих.
За ингээд ямар ч байсан бит хоёр нь ингээд тойроод л 90 хотоороо явж байна да. 90 хот маань үнэхээр сайхан болжээ бас. Сүүлд ч одоо. Тэгтээ сайхан болоод бас эн чинь нэг удаан ширээгүй биш. Оны дөнгөд дараахан нэг ирсэн. Гэтэ үүд байсан учраас одоо ингээд дулаахан ирсэн бүр гоё. Сайхан байна. За одоо тэгээд бас нэг 90 дээр ирсэн улсууд байна. Шинэ уучин зээлээр нэг тойротох. Ойрд одоо тэгээд зээлээрээ тойрохгүй бол бас одоо 90 хот манаас гомд штэ. Зээлээрээ ямар ч байсан нэг тойрчход тэгээ оройдоо сайх эртхэн амарна. За тэгэл маргааш ихтэй өдрийн нислэг бас арьсангуу гайгүй 2-оос учраас сайхан амарж агаад тэгээд чифэн гэж улаад гэж хот руугаа л хөдөлгөндөө. За тэгээ нэг зээлээр жоохон тойротох. Бидний ямар ч байсан нэг 90 дээр ирснэх нэг ойр зур. За юу авчваа? 2 мандрин. Нэ. За нэг 2 мандрин 5 яана. 5 мандрин байна. 2-770 грамм болсон. За нэг 2 мандринтэй. За ингээм ямар ч байсан 90-ийнхээ бас нэг хүнсний захаар нэг тойроод яваадахыг гэж бодоод явж байна. За тэг ямар ч байсан нэг бидний хувьд гурлын махын орой хачир одоо бас юу байвал зүгээр үгээд бас жоохон сонголт хийгээд уул нь хоёулаа гурлнаас татгалзаж байгаа. Гэхдээ одоо хаана очиж ноёноор уух юм зүтгэргүй мэд. Давгаа бол одоо сүүлийн 1 сар гурил идээгөө айгүй их тисэж байгаа. Тисэж байгаа тэгээ хизээ Урж болох юм байгаа. ноёноор нуухыг мэдэхгүй байгаа. Тэгээ одоо ямар ч байсан нэгээд тойрол одоо нэг жоохон явж үзье. Яаж яхад одоо хүнсний зах дээр хагас боловсруулсан бэлэн болгосон одоо нэг юм хоол мах юм өстэй айгүй их байна. Одоо тэг мэдэхгүй байна. Тэгээ одоо ямар ч байсан нэг хэсэг шахан тойрол үзье. За ямар юм бэ? Энэ нь хямамттай юм байна. Хямамттай. Тийм байна. Хямам. Ноо. Гаханж гөрөө. Гаханж их байна. Энэ хаг нөгөө мөгөөсөрөө гаханж. Ямар ч юм амсаж үзэж байгаа. Тэгээ одоо мах юм байх уу юу байх уу гэдгийг шийдээ тэгээд үжиндээ. Ингээ ямар ч юм бид нэг хүнсний захтай гүрээ нэг жоохон тойроод ойр зур юм аваад. За тэгээд маргааш одоо орой хоол бас нэлээд бодож байгаад юу идэх вэ? Хой хоол идэн. Юм дээр зогсож үзээд одоо тэгээд ирээдүйд дахиад штайхан чарагдаад. Тэр даваа гараад ирсэн чинь хоол хүнсэнж гоё харагдаад. Ер нь юм гоё харагдаад ганц нэг галууны өндөр пивнүүд нь ч их одоо ихтэй харагдаад. Бас ихнүүд байна. За тэг ямар ч байсан нэг тойроо жоохон яваад бай да. Махны хэсгэд байна. фүүчний яхны Тийм байна. Ер нь жоохон тийм байна. Яс. Тэгээд шулсан мах. хямдалсан. За мэдээж одоо тэгээ сайхан ахаа махтай янзлж байгаа юм байна.
Шийгоо аваарай гэж. Шийгоо аваарай гэдэг хамгийн зүйл. За өдөржин тойроо явсан. Тэгээд Шинэ урагчийн Монгол шийгоо аваарай гэж. ховдын тарус гэдэг. Тий. За ингээ ямар ч орой нэг жоо халахад хоол идээд. За тэгээ сайхан. Амрандаа. 6 сарын Одоо сайхан сэрүүхэн болсон шүү. нэгэн 5 сарын 31-нд амралттай болохоор одоо тэгээд өнөөдөр бол 90 хот маань монголчуудын хөл хөдлөгийг баг байна да. Дараа дуусчихсан юм шиг. За ингээ хэсэг сайх ирнэ. Одоо нөгөө Алхаат. мета хат. За тэгвэл нэг хоолны газар бас олж шинэ хоолны газар нэг үзэх гээд тэгээд явж байна. За ямар ч юм нэг хоолны газар олоод өнөөдөр нэг сайхан эндэн хоол идэж яваад. За тэгээ маргааш өглөөгөр нэг жоох амарч байгаа өдөр явна да. 10 гарт шиг. Баруун. За энэ талаар гарах юм байна аа. Энэ хот хоошо. Бабанааны километр яваад хонгийн нуур гээд юм. 90-ээс зайтай юу? Хот хоошоо яваад. Яасан идчихээ да тэгт. Аюусгүй газар сонгож олохгүй явсан нэгэд. Хаалтайг сонгосон. Хаалтайг нь сонгоод за тэгээд 90 дээрээ байдаг нэг нь л сайхан. Хөтө тоолныхоо газар ороод нэг сайхан хоол идчихээ да. Одоо тэгээд сурсан датснаар одоо тэгээд өндөг өмдөр нас бол одоо эхэлж байна. За хийж байгаа тэгээд Янзын эко болж байгаа шүү. бага ноод юу? Тий. Өсч байгаа шилхүү нэрээ. Ицсэн чи сайхан байна. Өсчээсэн болохоор одоо юм ярих завгүй байдж байна. Хоолны газруудаа ирэхгүй бас жоохон Сайхан атгалаа. зуудлаас олж явах алхачлаа. Маш үлээд одоо хэд үрт юм тоо? 6:30 хүртэл юм да. Тийхтэн босоод. Өглөө тусаад нэгсэн кофе гоочоод тэгээд нэг 25 км гүйчээд Ганхуу ах шиг нөө. тэгээд орж иж жоохон ном уншиж хагаад тэгээ буцаа гарах гэсэн. Маш өглөө бол яг ресурс цайтай тэгээд цайгаа уучаад орж ирээд тэгээд жоохон амарх хохтоо. Нэг өндөг хөмдөр гэж хоол яваад. Нэг юм хэтэд хоолны газар орж ирсэн тэгээд Бүлэнд өндөг помидор идэггүй, мантуудаа гахаага идэггүй, хойнош нь та нар даюу уун үстэл гэдэг хадуу тэгээд. Өөр нэг тэгээд нэг монголчууд нь орж ирж яг тэгж бүр ицээр байгаа бүр чахаалга авч байгаа хүмүүс нь хүртэл бүр сурцсан тэгээд. Нэг л авдаг хоолнуудын санал болгож байна. Never really know what's going on. Look at me sometimes like all you want to do is run. Hear me out, hear me out. It's all the things you
But if you